자꾸 속아 정분도 박타볼 승옥을 샷다지고 임일대 밥을 오늘은 누구 저서 중요한 나 저중 욕린 살을 차린 층 보스노 어떠한데 너는 너유 같아요 간다고 가다도 Бүгд ажилдаа явъя. Ажилдаа явахаас өмнө замаараа гандаа орно. Тэгээ өглөөний цайгаа ямартай ч ууцгаая. Энэ хөөмөл боо билүү? Энэ надад таалагдсан байхгүй юу? Даанч энэ жил жах мух очжээ. Тийм. Айсууд нэдлэн би зүгээр гоё юм гэж бодож идчихсэн юм болов. Танаас цүтэ цайн харагдаж байна. Тэгээ өчтөр би Америк авсан. Тэгээд богоовч авсан. Энэ болохоор зүгээр шүрэн богоовч. Энэ болохоор яасан ирэх. Бүр амар хөөрхөр хаагааз. Яасан гэсэн чинь би ойртой амар бие өгдөд байгаа. Тэгээд жоохон темирхүү байна. Өчтөр халуураад толгой өвдөөд ер нь бол үнэхээр яозгүй өдөр байлаа. Тэгээ ажилдаа явж чадаагүй. Эхлээд бүр орноос босч чаддгүй. За тэгэнгүүтээ миний гаргасан гаргалгаа. Би одоо сүлдээ дуудуулах гэж байгаа. Замаараа ажил руугаа явах замдаа. Тэгэнгүүтээ би бас 3 хоног даллага авахулчих гэж бодож байна. Мөн би ногоон дээр их авсан. Тэгээд ном уншуулад зүү гэж бодож байгаа. Миний 25-ны жил орж байгаа хгүй юу? Гэтэ би заслаа хийлгэх байгаа. Ээжэд хэлсэн. Тэгээд ээж ер нь бол дариухан хийлгэх нь л гэсэн. Тэгэл ямартайч. Би тийм амар шашинтай хүн биш ахгүй юу? Яг аав ээжүүд тийм шүтдэг шашинтай. Гэтэ би болохоор ингээд яг өөрийгөө шашингуул гэж боддیں۔ Гэтэ ер нь миний хийж байгаа үйлдэлийг харж хаас. Тэгээд өнөө өглөө хоолоо өвдөд байна одоо. Өдөр алган нэг юм гонгонж босч ирэх бас төвхтэй л шүү. Бид энэ талаа болох уу? Бид адилхан байна уу? Тэгээд яагаад байгаа юм бол доо гэж өчтөр ер нь нэг ном уншуулчих гэж бодохгүй юу? Даанч би хожуу ухаарад гэдэг шиг нэлээ орой болсон. Тэгээ энэ манай ойролцоо байдаг гандаа ер нь таацсан байсан байлаа. Тэгэл юу яа гэж бодоод өнөөдөр ажилдаа явахаас өмнө уншуулъя гэж бодоод тэр амжих баха. Ер нь бол тийм их удадгүй шүү дээ. Ганцаараа амьдраад одоо яг 1 сар болж байна. Тэгэл эхэндээ амар сонирн байсан заяа. Би өмнө нь угаасаа ганцаараа амьдарч үзээгүй. Тийм болохоор гоё хахтаа л гэж бодсноос биш ингээ ямар ч төсөөлөл ямар ч туршлага байхгүй. Тэгээ эхний өдөр боллоо. Яг ингээд юу яагаад энэ байр нь үүж ирээд тэгээд унтах эхний өдөр боллоо. Унтах гэсэн чинь нойр хүрдгүү заяа. Нугаас нөгөө нэг юм танихгүй орчин байгаа шүү дээ. Ингээ мэдхгүй. Ингээ ер нь бол манайх биш, минийх биш гэр. За тэгэл унтах гэсэн чинь ингээ нөгөө нэг цагныхын зүүн чаг гэж дуураа заяа. Тэр нь бүр амар тод сонсогдоод ерөөсөө унтвалдгүй нойр сэрвгнээд тэгээ ерөөсөө унтаж чаддаггүй. Тэгээд цагныхаа зэг аваад нэг 5 маа хонсноо. Ер нь бол би цаг ажиллуулаагүй 5 маа хонсон заяа. Тэгээд дараа нь ажиллаж эхэлсэн. Тэгээ ер нь
унтахгүй нэлээд байсан. Нэг ихний 7 хоног манаг бол ер нь дасаагүй. Тэгээд бас дахиад нэг юм гэх юм бол ингээд юу яг гэрт хүн ирэх тухайд ингээд хичнээн ганцаараа амьдарч байгаа ч гэсэн яг ингээд хүмүүс ганцаараа юм чинь гэж боддог юм шиг санагдсан. Ингээд ганцаараа амж очиж болно, ганцаараа амж очиж хонж болно ч юм уу. Ганцаараа амж нь танах ингээд юутай байгаа, эзгүй байгаа. Тэнгүүтээ чи завтай байгаа ч гэдэг юм уу. Яг тэгдэг юм шиг санагдсан. Тэгээд эхний удаа болохоор би шууд байрандаа нүүж орж ирчээд тэгээд шууд нэг хонлоо 2 чонлоо 2 хонсныхаа дараа ингээд нэг 2 найзаа 2 өдөр авч ирж хонсон баггүй юу. Тэгээд ямарч байсан. Тэгэл тэрнээс хойш ямартай ч нэг тийм угаасаа би тухайн үед болохоор ингээд та нарт хэлжсэн шүү дээ. Ингээд жоохон ингээд сэтгэл төвшөлттэй байна, хямралтай байгаад байгаа гэд. Тэгээ тэр үеэрээсэн болохоор ингээд ер нь надад ингээд ганцаараа л баймар байсан заяа. Тэгэл яг ингээд хөглөрүүл ганцаараа ингээд амар цэвэрхэн байвал ганцаараа би амар тийм цэгцтэй төрлийн хүн биш аахгүй юу. Ингээд 7 хоногт за 4 өдөр нь яг уу нэг тийм цэгцтэй байлаа гэж бодоход 3 өдөр нь хөглөрдөг ч юм уу. Тэгээд нэг тийм хурааж агаад нэг цэвэрлдэг ч юм уу. Гэтэ яг уу ингээд нэг тийм хиймээр санагдвал хийчдэг. Гэтэ хиймээргүй санагдах үе бас байдаг. Тэгэл яг ингээд тиймэрхүү ингээд сэтгэл санаатай тэм байнгут ингээд найзууд ирээгэнгүүт би ингээд шууд нэлээ хэдэн удаа ингээд хэдэн найзтай хэлсэн бохгүй ингээд үгүй гэдэг үгийг үгүй боломжгүй би ганцаараа хонмоор байгаа би ганцаараа амьдарч байгаа юм чинь би яг ингээд тэрийг хүсэж байгаа гэж юмгээд тэгээд тэр нь жахан мухайлсан бах тэгэл одоо яах вэ те тэгээд тухайн үедээ бол ингээд муухай санагдаж байгаа байхтаа гэж тэр хүнийг бодсон ч гэсэн шууд би ингээд өөрийгөө хамгийн түрүүнд тавьсан. Яг өөрийнхөө тавдахыг чи яг ингээ юу хүсээд яах гээд ганцаар амьдраад байгаа юм. Тэгэнгүүтээ чи одоо ингээд сэтгэл санаагаа тэгэнгүүтээ өөрийгөө яах гэж ингээд амрах гээд байгаа юм ч юм уу. Тэгээд хамгийн гол нь тэр үйлдэлүүдээсээ болоод би одоо бас яриа дээр байгаа. Би нэг юм хурдан сайжирж байгаа гэх юм уу? Ингээл арай ингээд юун дээр амьдрал дээр алхаж эхлээл, хөрсөн дээрээ бууж эхлээл. Нөгөө нэг ингээл нэг болохгүй байгаа юм шиг, хэцүү байгаа юм шиг санагдаад байсан зүйлсүүд чинь ингээл яг учир нь олдож эхлээл, үзүүрээс нь атгаж эхлээл. За болчих юм байна да, даваад гарчих юм байна да, юухан байх вэ ч юм уу тэгж бодож эхлээл. Тэгсэн ер нь бол тэгээд ганцаараа амьдрна гэдэг чинь гол нь нөгөө нэг ингээд яг санхүүгээ яг нуруунд дээр авч явна гэсэн үг шүү дээ. Яг би ч нэг амар сүрхий өөрийнхөө санхүүг нуруунд дээр аваад яваад байгаа ч байхгүй л те. Тэгээ хамгийн гол нь нөгөө нэг ер нь хүнд нөгөө нэг суудсан санхүүгийн тийм суур ойлголтууд л чухал юм байна гэж бодсон. Тэгээд хичнээн чи юу яагаад одоо чи ингээл нэг 1000 ингээд мөнгөний тухай ингээл одоо суур ойлголт уншлаа, мэдлээ, сонслоо одоо юу вэ те. Тэглээч ер нь ингээд чамааг өсгөд хүмүүжхэд нөгөө нэг тэр амьдралаас харсан ингээд үлгэр дуурайлал авч ирсэн тэр хүрээллийн хүмүүс ч гэдэм үү. Зүгээр ингээд адаглаад аав ээж хоёр ч мөнгөтэй яаж харьцажсэн яг ингээд аав ээж хоёр ч мөнгөний тухай ойлголт ер нь бол амар ер нь юм суур болоод өгчдөг юм шиг санагдсан гэх юм уу. Ер нь тэрийг бас одоо ер нь нэлээд анзаараад байгаа. Тэгээд саяхан нэг хүн намайг тэгсэн. Чи ингээд явхаас өмнө ингээд мөнгө л орж л байдаг, гарч л байдаг зүйл шүү дээ. Болно шүү дээ гэдэг байсан бол ирснийхэн дараа чи амар их мөнгө ярддаг болсон байна гэж тэгсэн. Тэгээд яг би нэг мөнгө ярддаг болсондоо биш яг өөрийгөө өмөрчлээ юм л та. Зүгээр л одоо ингээд миний амьдрал бас нэг арай өөр тийшээ ингээд хазаагаад байгаа болохоор өөр зүг рүү явж байгаа болохоор ер нь тэгж байгаа хэл гэж бодож байна. Тэгэхээс ш ингээд яг миний нэг тийм ихтгэл үнэмшил бүр нэг оронгороо өөрчлөгдөж үнэхээр нөгөө нэг ингээд за энэ мөнгө гэдэг чинь бүр ингээд нэг тийм тэнцрээл дайраал гэдэг зүйл ш бүр амьдралын ноён оргил нь биш гэж боддог миний тэр бодол ингээд нэг тийм хуугаараа өөрчлөгдсөн зүйл биш гэж бас бодож байгаа. 2 хоногийн өмнө би бодож байгаад
нэрэн бододсон чинь хүмүүс ингээл 17, 18, 20, 21 гэл нэг тийм тоонууд хэлэл амар гоё нас гэдэг штэ. Тэгсэн чинь миний хувьд 23 нас ч гэсэн бүр ингээд үнэхээр даажгүй үнэхээр гоё нас юм байна гэж бодсон. Нэг тийм яагаад ч юм яг бүх зүйлийг ингээд яг туулаад явж байгаа нь гоё байгаа. Одоо бид нар чинь нэг 13-тай бол бас ингээд ирэх мэдэл яг ингээд хичнээн өөрийн амьдрал ч гэсэн байхгүй штэ. Тэгэл 17-тай болсон ч гэсэн 21-тэй болсон ч гэсэн яг ингээд нэг тийм ямар ч гэсэн хараад тэгээ 23-тай болсон чинь нэг тийм ямартай ч ингээд тий ганцаараа амьдарч үзэж болж байна. Тэгээд яг уу энийг ингээд дэмжихгүй хүмүүс байгаа. Ингээд яах гэж тэгээд байгаа нь тий гэж харж байгаа хүмүүс байгаа. Гэтэл би ингээд энэ чинь миний сонголт, миний шийдвэр, миний амьдрал гэж явж байгаа байхгүй юу? Уусаа би байрн зайцаа ганцаараа амьдрий, байр түрээсэлж үзье гэж бодохдоо болсон юм болохоор ер нь би цалин аваад цалингийнхаа ингээ бүх мөнгийг байрандаа өгөөд амьдрсан ч хамаагүй би тэгэж үзмээр байна гэж бодсон байхгүй юу. Ингээд цаашаа би ингээ хураач хуримтлуулмаар байна. Би тэдэн жил энэ хугацаанд тийм хуримтлуултай болоод би тийм юм хийн гэхээсээ илүү зүгээр л би ингээ ганцаараа амьдрах туршлагатай болмоор байсан. Ингээд ганцаараа амьдарч үзмээр байсан. Би ялаж үзмээр байсан. Ингээд бусадтай хамт биш яг ингээ ганцаараа ингээд юмсыг хийж үзмээр байсан. За засал ном хэлчихсэн манайхаа. Яасан гэсэн чи би бүр ингээ 2 давхар ном уншуулсан. Зүгээр ээжийг нөгөө нэг 25-ны жил орж байгаа заслаа хэлгийа гэдгсэн чинь тэр намжихгүй явсаар лээс ихгүй. Тэгсэн чинь яг өнөөдөр яг намайг энд ном уншуулж хахад ээж бас яг лам дээр очиж таарад тэгээ миний заслыг хэлгэжсэн зөө. Чи би энд бас давхар ингээд юугаас үлдээ дуудлаад далах ахвалаад ном уншуулж ирсэн. Одоо бол ястаа бүр ажил үс амар өтөх баха. Яг хөө бүтэхгүй ч юм байгаагүй л дээ. Зүгээр жоохон саадууд байсан. Тийм амар том саадууд яг хөө байсуугүй би бас мэдгүй л дээ. За ямар тач сайхан болчлоо. Чи одоо те шашин шүү дээ. Итгэл өмшил шүү дээ. За тэгээд одоо ажил руугаа жирээ да. Бид нар тэр юу хүлээгээд ухаалах машин зогсохыг хүлээгээд тэгээд одоо 1 минут. Юу яасан чинь сүлд дуудулсан чинь бүсээ 3 хоног биесээ битээ салгаараа гэсэн. Тэгээ би өнөөдөр жингөө ингээд месийнхээ овцсон доктор ингээд бүстэй байсан. Энэ бүс нь ингээд нэг орохгүй юм 2 ороогоод нилийн юм зузаан босхгүй. Нилийн шал. Яах гэж ийшээ орж ирсэн бэ гэвэл би дахиныхаа нэг 3 сарын ч юм уу. За ер нь бол надад 2 сарын туулах хэрэгтэй л дээ. 2 сарын туулга авах гээд гар бэргүү болсон болохоор хаалганууд онгойлгож чаддгүй. Тэгээд би хаан банк орсон. Гэсэн чи би өнөөдөр төрөвчөө мартаад гараад ирсэн юм байсан. Орсныхаа дараалсан лээ. Байрныхан гадаа ирснээр тог байхгүй байгаа шүү дээ. Тэгсэн чи чипээ бариад зогсоод идэгнээс яагаад онгохгүй юм. Зя ямар тач өнөөдөр окей. Би ингээд менежерээсээ лавлаад асуучихлаа. Би өнөөдөр миний амралтын өдөр амарч болох лөө гэд. Хамгийн гол нь би нөгөө нэг ажил руугаа хүн бага байгаа болохоор очихлоо яах лөө гэд өөрөө л бүтэйж бодоод байгаа байхгүй. За тийм болохоор юу яасан?
Уул нь би ингээд нэг охинтой уулзахаар байсан. Тэгээ бүр ууланд гарахаар байсан. Тэгээд өчтөр би ингээд үнэ хэлсэн байхгүй юу? Би ингээд яг амрах үгүйгээ мэдэхгүй байна. Ингээд манай ажил дээр ингээд хүн зүйтэй байгаа. Ингээд 29-нд юу нь бол нөгөө үсний найртай. Тэгээд манай ажлын бүр ингээд 3 юу ингээд газар үсний найр болж байгаа заяа. Ингээд 3 талд. Тийм болохоор ингээд хүмүүс нь ингээд ойлгомжтой ажил төглөө бэлтгэе явцсан байгаа шүү дээ. Тэгээд ийм ер нь нөхцөл байдалтай байгаа гэд бичсэн. Тэгээд ер нь дараа 7 хоногт болсоор болсон. Тэгсэн чинь өчтөр Батчимэг заяа. Бабуулаа бичээд. За яг би та нарт харуулнэ заяа. Та нар яг бабуулаг яг сайн мэдэхгүй хаа. Тэгээ бабуулаа бичээд маргааш ер нь яг уулзаа юутай ч гэдгсэн. Тэг ямар ч уулзна. Тийм болохоор би одоо ингээд суугаад дэвтэр номоо юу яах гээд байгаа байхгүй юу? Ер нь юмаа цэцлэх гээд байгаа байхгүй юу? Гэхдээ шууд би бабуулаа дээр очичоод тэгээ зүгээр юмнуудаа хий гэж бодож байна. Шууд цаадахны чи гэрд очичоод тэгээл юм ярангаа зүгээр хамт байнга юм хий. Энд ганцаараа юм хийжсэнээс ялгаагүй болохоор тийм бодож мадаа тиймгүй тийм биш яагаад бол. харин тийм ээ. Тэг минь тэгээгүй байсан бол энэ чөлөөд явж байгаа. Тийм тий. Би дөнгөж гаднаас орж ирж байна. Тэгээд бас намайг ингээд амар ядаргаатай яриад байгаа бол уучлаарай заяа. Би харин сүүлийн үед ингээд хилээ хазаадж байгаа юм шиг тэмүүтэй нэг тийм тэгж яриад байгаа заяа. Яг хуу ярьсныхаа дараа би өөрөө анзаараад байгаа л та. Тий. Тэгээ энэ нь тэнийг байвал зүгээр хэлээрэй заяа, би зүгээр засаж байна. Аюутай за яг би одоо яг ярьж үзүүлсэн чи бас чадахгүй. Орсон яг тэгсийг дараа би санаад байгаа байхгүй. За энэ торыг бол тэгээд одоо нэр үнэхээр те. Яагаад гэвэл би энийг ашиглаг одоо нэг жил болж байгаа байхгүй. Тэгээ энийг бол би бүр ингээд манай найзууд бол энийг мэднэ. Бүр үнэхээр ингээд хэл хүмүүс нь хэлдэг заяа бүр ингээд амар тэнэг тор гэж мэгээд би энэс салдаггүй байхгүй юу. Би бүр ингээд хаашаач явсан ингээл бүх юмаа чихүүлж чихээл тэгэл гонжгонол өөрөөл явж идэг заяа. Тэгээд энэ ингээд нэг тийм шууд ашиг гээд тэгээд тэднэрт таалагддаггүй ер нь хүмүүст. Тэгээд аав ээжүүд бол ээжд маань бүр таалагддаггүй байгаа. За. Энэ яасан бэ гэхээр би бүр нэг дээр хөвсгөлөөс юм ирсэн гээд та нар задлж харуулсан да. Тэгээд би ноутбукийг авсан. Махшуул болчихно гээд аав ээж хоёр маань тусна нэг явуулсан юм байдаг. Би ингээд орд ирний дэвсрэг даавгүй байжгаад тэгээд ноутбукинд нь миний хаан бэкний карт ирж байгаа. Ёо, картгүй бүр үнэхээр драматай л шүү дээ. Тэгээд одоо би ингээд энэ тороос амар хөөрхөн баяр өдөр болох нь дүүрнэ. Ёо, тийм ээ би нэг дэвсрэг даавтай боллоо. Ёо. Тэгээд баболоо дээр очиод бичлэг хийх гэж байгаа бид хоёр бүр өөстө бүр амьдралыг яриад юу та нартай бичлэг хийх зүгээр. Бид хоёр угаасаа уулзаагүй амар удаж байгаа. 2 жилийн өмнө бол яг тухтай цэндээтэй гурлаа суугаад нэг кафед сууж ирсэн нь санаж байгаа. Гэтэ нөгөө нэг яг би нэгэ хараал яг таа ч болоод энэ сач амьдраад байна та гэдэг нь хараа явж байдаг. Болохоор яана тэрнээс хойш юу нь уулзаагүй тийм ээ. За. Надад цаажмаас юм наалт нааж өгсөн. Одоо энэ ингээд халуу дүүгэн гэсэн ингээ өвдөж байгаа газар тавьчвал тэгээд өөрөө ингээ хууларч унах хэрэгтэй гэсэн. Миний амралтын өдөр нэг юмшгүй. Тог тасарсан байжсэн чинь юу яасан? Тог саяхан ирсэн гинэ. Би баш яг зүг үедээ л ирж. Өчтөр би нэг ийм дэвтэр аваад тэгснэ нэг хараа. Юун дээр нутсан чи ингэ салцсан байсан заяа.
Тэгээд өөр шинийг солиод өгчээгээд тэгээд шинийг сольсон чинь нөгөө техник нь энэ нь ингээд унтсан заяа. Тэгээд би зүгээр л би хуучна авчи. Яг зүгээр энэ надад таалагдсан болохоор энийг би наагаад ч юм уу зүгээр LCD энэ хоёрыг скошртол болоо. Энэ дээр бүр ямар ч асуудал байхгүй гэл. За би зүгээр зургийг оруулж. Би өглөөний цагаан ууж ийн. Би ямар ч гэсэн гарахад бэлэн боллоо. Тэгээд цам цомсыг ирснээр зөө шууд ингээд товтогоо. Тэгээд шууд дээр сах өмсчлөө. Би энэ алчаар үзсэн байгаа. Яагаад гэвэл би дотроо ингээд бүсээ бүсэлсэн байгаа болохоор. Тэгээд бүсээ хаагаад энэ жаа. Зя. Тэгээд би бас нэг хэд хэдэн алчуур авсан. Энэ байна. Энэ байна. Цаал тэрээс. Тэрээсээ гарч ирж яваад. Тэгээд нэг сэтгэл уушаа. Уулаа. Даад мангай. Яг жоохон байхад ингээд амар жоохон хатуу идэг байсан зэ. Одоо л хараагаар ингээд ээжийн тухайдаа сонсч байлаа, аавын тухайдаа сонсч байлаа гэдэг шиг. Ингээд бүр нэг юм ботхоор ингээд сэтгэл хөдлөө тийм төлөөс амар ойрхон болоо. Тэгсэн чинь ингээд уул нэг миний өдөр эхэлж байгаа. Би бүр дөнгөж ажил руугаа явж байгаа. Тэгээ юу ч болоогүй дөнгөж нүрээ бодож гарч ирсэн. Уулаад нас. Йоо. Ажил тарлаа. Йоо бүр. Бас өдөр байлаа. За өнөөдөр л ингээ бараг ажлыг ингээ нээсэн өдөр байна. Яасан гэхээр ямар тач 7 цаг барай хийсэн байгаа. Тэг болохоор нөгөө нэг ажил эхэлснээс хойш хамгийн их цаг орсон нь өнөөдөр байгаа. Айгуу за тэгээд ямар тач бүр ажлынхаа залуугаар ингээ гэрлүүгээ дөхүүлүүлээд манай ажлын хэд яг ингээ ойролцоо яг нэг маршрут явах нь. Тэгээ бас хөөрхөн дөхүүлүүлчлээ. За тэгээд би бас өнөөдөр бүр яг одоо ингээд нэг тийм бичлэг хийн гэртээ очиод бичлэг хийх бас нэг тийм юутай байгаа байхгүй юу? Төлөвлөгөөтэй байгаа. Цаг жоохон орой болж байгаа ч гэсэн. Окей, яг хөө хийчээ. Тэгээ маргааш өглөө янзлаад шууд оруулах хэрэгтэй. Тэгээ бүгдөө одоо хаан банкн дээр уулзцгаая. Яа. Ер нь бол одоо дахиад тоолох уу? Энд болохоор 50 ширхэг хортой байгаа заяа. Ингээд сая төгрөг. За миний цалин болохоор ямар ч тач сая 107,000 буусан. За 5 сарын 15-нд болохоор ямар ч гэсэн 410,000 төгрөг буусан. Тэгээд тэр бол нөгөө нэг урьдчилгаа хийсэн. За тэр бол тэгээд ямар ч гэсэн тооцоо мац бүх юм болсон байгаа. За одоо энэ болохоор ингээд энэ сая төгрөг нь болохоор миний байрны мөнгө заяа. Тэгээ сая би цалингаа авч явахдаа л бодлоо. Яг би сая төгрөгийг амар их мөнгө үнэтэй байна гэж бодсон ч гэсэн бүр ингээд ийм их мөнгө гэж бас бодсонгүй. Одоо ингээд энэ болохоор миний бүхэл бүтэн ингээд нэг сар амьдарчихсан заяа. Бүр амьдарч байгаа ч амьдарчихсан байрны мөнгө. Агууг амьдарч байгаа юм байна. Аа бүр энэ ингээд бүр айгу тэг хамгийн гол нөгөө нэг яг ингээд сая 107 бууж байгаа болохоор яг одоо надад байгаа мөнгө нь мөнгө төсөв штэ. За тэгэхээр инкэнэ. За энэ ингээд миний байрных. Тэгээд 107 үлдчихэж байгаа заяа. Юу яасан байгаа?
Univision тэгээд тогоо төлцөн. Усны мөнгө. Ус өөр юутай байдаг гэсэн мөлий. Замарсан тийм байрны мөнгө гарсан гэсэн. Тэгэхээр тэрийгэ төлнө. Энэгээр. Тэгэл таарах бах та. Амьдрал их сонирхолтой юм аа. Том болохыг хүсэж байна та нар. Том болохоор нэг иймэрхүүлээд юм байна да. За тэгээд харин та нарт ингээд шууд юм мөнгөөр нь харуулвал яг ингээд хэр их нь ингээ харагдах байх гэж бодоод тэгээд харуулчих. За. Тэгэхээр юунда хий. Тасрууга хий. Өөр ядарчлаа. Тэгээд бас дахиад цүнхээ ухал бол тэгээд өнөөдрийн болохоор юу яасан бэхгүй юу? Би яг үл өнөөдрийнхөө л типийг сэлээсэн юм. Тэгээд тэр нь болохоор ингээд 80 болсон за. Энийг хийчихсэн дэр хаа. Гэхдээ би та нарт бол нэг яг ингээд гарын мөнгө өдөрт хэдийг аваад байгаа. Тэгээд яг 5 сарын 9-өөс эхэлж ажилласан байхгүй юу? Тэгээд 5 сарын 9-өөс өнөөдрийн хүртэл хэдийг болсон байгаагаа бас яг нийт мөнгөний хэлээгүй л байгаа тий. Хэлэхгүй яах вэ гэхгүй юу? Ер нь л их заяа. Их. Би яг бараг цагаар сайн мэдэхгүй л байна л да. 9-өөс хойш хэд ч юм бол доо. Ер нь тэгээд би санхүүгээ нэг тэгээд ингэж дэлгэрэнгүй л дахиж үзүүлэхгүй зүгээр ямар ч байсан нэг иймэрхүү байна гэдгээ хальт энэ удаа ямар ч байсан хэлчихье. Тэгэхээс биш ингээл дараа нь бол ингээл санхүүгийн юугаа хийж гин орлого зарлахынхаа ингээд юу өөртөө бичиж гин гаргаж гин юм уу зүгээр тэгээл өнгөрөхөөс биш яг ингээл би тэдэн төгрөгийн цалин авлаа би одоо тийм юмд тэгж гин гэдэг явал бас нэг зарлаад байхгүй байх бах. Яа. Зүгээр ингээд нөгөө цалин олон мөсөнгүүдтэй хэлхэ байчдаг гэсэн дээ. Надад бүр ингээд бих санагдаад байгаа байхгүй юу? Одоо тэгсэн чи 2 гараад ирсэн. Энэ хоёр зүгээр талтчихдөө мөрчөө. За ингээ манай гэрийн гэрэлтүүлэг энд байгаа учраас бүгдөө одоо ингээ зогсоогоороо. За ингээ зогсоогоороо энд бичлэг хийцгээе. Айгуу. Зя ажилдаа гараа та. Амрах өдрөө бодсон чинь бүр болоогүй байгаад байдаг шүү. За тэгээд яаж яагаад одоо миний яг дараагийн амралтын өдөр миний амралтын өдөр биш байх болно. Учир нь би мөрөнд юм бэлдэж авах болохоор тэр ингээд 7 хоног дахиад өнгөрөөд. Тэгээд дараагийн 7 хоногоос намж чадах нь байх. За гараа та. Надад хүүхдийн баярын бэлэг ирсэн ба шүү дээ. Вау, хинээсээ. Нет. Тэгэхээр хоол өгдөг явсан. Хоол идэх байна. Тэгээд үлдээсэн байна. Оо.
зориг ирсэн. Тэгээд цацж чана хүүхдийн баярын амралт тэгээд барилга нь амарсан байгаа юм шиг үлээ. Тэгээд их тонхоос өөрөө мэдгүй л лээ. За амарсан зориг ирсэн хэлсэн. Тэгээд нүрээ босоод бүхий ажилдаа явж байгаа. Маск төлчдөө. Би өнөө өглөө сэрээд өрнөд нэгдвэ тэгээд яг болсон. Явсан дорчод ядч мэдээ нэгээд. Санхүүгээ юу яалаа. Тийм эргэж хараад 5 сарын 15-нд гарсан шүү дээ. Тэгэнгүүтээ 6 сарын 1-нд бараг 5 сарын 31-нд өгнө аа. Тэгээд тэр үедээ та нарт хэлээд үргэлжлүүлсэн шүү дээ. Тэгээд 31-нд чадсангүй, 1-нд чадсангүй тэгээд за өнөө өгдөлбөрж авахгүй бол өсөд тэр чимээ тоцоо таалаа марлаа. Яг хоо зүгээр юм чинь яа. Бараг бүр айгуу нүтэй байлаа. Нүтэй байлаа гэх юм уу? Ангид задлууд гацаач гэсэн. Нэг хийгээд байгаа бүхнэлээ байгаа. Янгуудаа хэд хинжээгаа ингэж тийм очир зүг ууж идэ дүрээд байхгүй болохоор бас болоод биш юм болоод шүү. Тэгээд юу яасан? Өднүүдэн шүү гэх бацтаад нэг болсон юм байгаа. Нэг хоёр юм аа тийм болохоор одоо бүр таач болсон байна. Энэ 54 явганы тэгээд галтаас шүрээ галт явчаад ирсэн. Тэгэнгүүтээ одоо ер нь тэмдэглэлийн дэвтрүүд бас ирж байгаа. Тэмдэглэлийн дэвтрүүд ирэхээр бас та нарт ингээд нэг тийм сууж байгаад бас хөөрхөн бичлэг хүргэе гэж бас бодож байна. Тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн зүйлсээс уншиж өгдөг ч юм уу те. Ингээд хуваалцах байдлаар